Hey, what's up guys? Welcome to my channel. 나도 조금 байна. Санаа мөгчин байна. За өнөөдрийн бичлэгээр фотографи буюу фонтны талаар typography бишээ. Loving can hurt. Таавханд ерөөгээд нь бас тайлбарлаж өгөх болно. Дизайн постэр хийхэд фонт бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг байгаа. Хүний нүрээр жишээ авах юм бол хүн хоёр нүдтэй, нэг хамартай, хоёр хамрын нүхтэй, нэг амтай, хоёр жигтэй гэдэг ч юм уу хөмсгтэй. Эдгээр бүхий зүйлсүүд маань яг байгаа байралдаа яг байрлаж үйж одоо яг хүмүүс харахад тэгээд над чиг хэрвээ V болвол царайлаг гэж харагдана. За тоглосон. Nope. Хүний нүдэнд бүхий зүйлсүүд нь байгаа байралтаа яг зөв одоо харьцаатай байх юм бол ямар царайлаг залуу вэ? Ямар гоё одоо царайтай вэ? Тэг хүмүүс харахад зүгээр энгийн юм шиг харагдана. Гэхдээ та нар бодоод үзтээ хоёр нүдний маань нэг нь ослоор ч юм уу төрөлхийн одоо хараагүй эсвэл нүд нь гэмтсэн хүмүүс байна. Эсвэл хамрынх нь хоёр нүх нь одоо сэтэрсэн ч юм уу уруулан сэтэрсэн ч юм уу хэрвээ ямар нэгэн нүүрний гажигтай байх юм бол бид нэр харахтаа энэ хүн яасан юм бол эсвэл ямар нэгэн осол ямар нэгэн зүйлд өртөжсэн юм байна да гэд жоохон харахад болохоор бас нүүрний харьцаанд таагүй харагддаг. Яг түүн шиг фонтыг хэрхэн дизайн дээр байрлуулснаас хамаарат одоо V хэлбэртэй үнэхээр хөөрхөн харагдах уу эсвэл одоо нүд нь одоо яг л харьцаандаа байрлах биш одоо 3 нүдтэй гэдэг ч юм уу 1 нүдтэй гэдэг ч юм уу хүмүүс харахад эвгүй харагдахаар фонтны байрлалыг фонтны хэмжээг нь буруу байрлуулах юм бол яг үүнтэй ижилхэн шиг жон сонин харагдах байгаа. Тэгээ өнөөдөр болохоор фонтны талаар та бүхэндээ хичээлийг заах болно. Photoshop-ийн онлайн хичээлүүд маань үргэлжлүүлээд YouTube сувагт маань байн орхолно. Энэ хичээлүүд маань болохоор зарим нэг YouTube дээр орж байгаа блог ч юм уу, ASMR ч юм уу зүгээр үзээд хөгжилдөд өнгөрөх тийм контент биш, илүү академик, илүү суралцах тийм зорилттой хичээлүүд байгаа, онлайн хичээлүүд байгаа учраас миний хувьд болохоор Photoshop-ийн 100 бичлэгийг оруулах зорилготойгоор одоо хичээлээ хөтөлбөрөөр бэлдээд хичээлээ бэлдээд бас ямар ч заагаад явж байгаа. Та бүхнийг би ямар хэмжээнд сураасаа гэж хүсэж байгаа гэхээр би хүн болгоныг үнэхээр төгс гоё постэр дизайны зүйлийг хийх хэмжээнд бол зааж өгч чадахгүй. Харин та бүхний онлайн суур зүйлүүдийг болохоор хамгийн сайнаар тавьж өгөхийг гэж хичээж байгаа. Жишээ авч ярих юм бол та хятад хэлээр ч юм уу солонгос хэлээр сурсан байлаа гэж бодъё. Гэхдээ солонгос хэлээр бол хүмүүстэй харилцаа дүрм бүхий зүйлээ мэдж байгаа. Гэхдээ одоо эмнэлгийн салбарын солонгос хэлний үг хэллэгийг сурах хэрэгтэй. Эсвэл одоо барилгыг сурах хэрэгтэй гэдэг илүү нарийсдаг да. Гэхдээ тэр хүн солонгос хэлийг сурцсан байх юм бол илүү нарийсаж сурахдаа өөрийгөө хөгжүүлээд тэр холбогдлолтой үнүүдийг сурахад л болно. Түүнчлэн Photoshop-ийн суур хичээлүүдийг та бүхэн зааж өгсөн дараа та бүхэн UI руу шилждэг ч юм уу эсвэл social design руу эсвэл fashion design ч юм уу ямар ч Photoshop-оор сурч учраас цаашлаад илүү нарийсаад сурах боломжтой байгаа. За тэгвэл өнөөдрийн хичээлээрээ photography буюу фонтны талаар та бүхэнд товчхон бас ерөнхийдөө тайлбарлаж өгөх болно. Тэгвэл хамтдаа өнөөдрийн хичээлдээ орцгоё. Кажа Typography мэддүүч нам. За өнөөдрийн бичлэгээрээ typography-ийн талаар сурах болно. Typography гэж юуны талаар хамтдаа сурцгаая. За typo гэдэг нь болохоор нэг ийм тэмдэгдэхүүн эсвэл ийм shape ч юм уу дүрсийг хэлдэг байгаа. Харин ийм тэмдэгдэхүүн дүрс одоо өсгөнүүд маань нийсэн сетийг болохоор бидний хамгийн хэрэгэлдэг font маань энэ set typo-гийн setийг font гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл font family гэж байгаа. Тэр фонтны маань одоо regular, bold, italic янз бүрийн фонтны маань хэсгүүд байгаа хэсгийг font family гэж нэрлэдэг байгаа. Тэгээ мөн энэ фонтоор ашиглаад typo-гоор энэ typo-гоор ашиглаад график буюу өнгө дизайн оруулах юм бол тэр нь typography болдог байгаа. ChatGPT でいせさにそうメッケフォント있는지
몰아봤는데 수많은 펀드가 있다고 하는데 알려줬어요. 그렇게처럼 엄청 많이 펀드가 있다고는 맞아요. 근데 몇 개 있는지 정확하게 잘 알 수가 없어요. 그거 알 필요도 없습니다. Энэ хэлхий дээр маш олон фонд байгаа. Тэр фондны ерөнхийдөө 3 хэсэгт хувааж болно. Гэхдээ маш олон хэсэгт хувааж болно л доо. Гэхдээ ерөнхийдөө 3 хэсэгт хуваад юм байна. Тэр хэрхэн ямар 3 хэсэгт хуваадгийг хамтдаа харцгаая. За фондны 3 хэсэгт хувааж байгаа. Нэгд нь болохоор Gothic sans serif, хоёрд нь болохоор serif, гуравд нь болохоор hand printing гэсэн 3 хэсэгт хувааж байгаа. За энэ 3 нь болохоор ямар фондыг хэлээд байгаа вэ? Хамтдаа харцгаая. За serif, sans serif фонд маань байна. Энэ болохоор дэлхий дээр маш их ашиглагддаг байгаа. Ном зохиол, сонин, тэгээс одоо ямар нэг мэдээллийн бүхий л одоо маш олон бичиг текст ордог хэсэгтэр болохоор энэ фонтуудыг хамгийн их ашигладаг байгаа. Яагаад тэгэхээр хүн зовхгүйгээр тэр одоо текст өгүүлбэр тэр номыг уншихад энэ фонтнууд маань илүү одоо зовхгүйгээр уншигддаг тийм амархан уншигддаг тийм фонт байгаа. Харин serif нь болохоор илүү одоо жоохон sans serif нь болохоор илүү жоохон юм тэгшхэн илүү дутуу одоо зүйлгүй фонтнууд болохоор sans serif-д ордог. Харин serif болоод ирэхээр жоохон одоо гоё л ороод ирсэн тийм фонтнуудыг болохоор serif фонт гэж орд юм байна. Гэтэ энэ sans serif фонт дотроо энэ төрөл дотроо маш олон фонд байгаа гэсэн үг байгаа. За гуравд нь болохоор ямар фонд байгаа гэхээр handwritten буюу гараар бичсэн бичмэл ийм фонд байгаа. За бичмэл фондны дутагтай тал нь одоо хүмүүсийн бичгийн хэвийг бид нар гаргаж уншиж чадахгүй байдаг да. Түүнтэй ижилхэн бас уншигдахад заримдаа хэцүү байдаг. Тийм учраас энэ фонтыг одоо ном зохиол дээр яг ийм фонтоор бичсэн байна гэж боддоо. Мянган удаа ном уншина гэж боддоо. Тэгэх юм бол үнэхээр уншихад хэцүү санагдана. Гэхдээ энэ фонтыг бас зөв ашиглах юм бол маш гоё харагддаг байгаа. За фонтыг ерөнхийдөө 3 ингэж ангилдаг юм байна. Бүгдээрээ тэгвэл Photoshop-оо нээгээд Photoshop дээр фонттой холбогдлоо character tool болон paragraph tool хэрхэн ашиглах, дотор нь ямар зүйл байгааг хамтдаа бас ерөнхийд нь нэг харъя. Хамтдаа Photoshop-оо нээ. Photoshop-оо хамтдаа нээх юм бол panel хэсгийн баруун энэ хэсэгт болохоор character хэсэг байгаа. Мөн доошлуулах юм бол paragraph байгаа. За та бүхнийг болохоор байрлал нь минийхээс өөр одоо хэсэгт байрлаж болно. За хэрвээ character paragraph хэсэг байхгүй байх юм бол бүгдээрээ window хэсэг рүү очоод энэ чинээс болохоор character мөн paragraph гэсэн нэг чеклээрээ. За character paragraph tool дотор ямар хэсэгт нь юу байрлаж байгааг хамтдаа товчхон нэг харъя. Photoshop-оо нээсний дараа бүгдээрээ текст бичих гэж байгаа бол tool bar хэсгийн T үсэг байгаа. T үсэг дээр очоод маузаа удаан дарах юм бол horizontal type tool, vertical type tool тэгээ ийм дөрвөн нэм tool байгаа. Эхний хоёрыг нь болохоор хамгийн их хэрэгэлдэг, бүр маш их хэрэгэлдэг байгаа. Ард нь shortcut нь T гэж байна. Бүгдээрээ keyboard-наас T үсэг дарах юм бол одоо title бас текст бичих боломжтой байгаа. За character хэсгийн хамгийн ихэнд болохоор font байгаа. Та бүхний одоо компьютер дээр default font-нууд эсвэл та бүхэн font суурлуулах юм бол энэ хэсэгт гарч ирэх байгаа. За доошлуулах юм бол фонтны хэмжээг та бүхэн энэс болохоор фонтны хэмжээг багасгаж ихсэх боломжтой. Дараа нь болохоор өсөг орондын зай текст фонтоо болохоор босоо өргөн болох боломжтой. Энэ болохоор шугам байна. За энэ хэсэгт болохоор фонтны өргөн бүдүүн буюу одоо фонтны family байгаа шүү дээ. Font family гэх болохоор энэ чинээс одоо regular, bold, italic сонгох боломжтой. Энэ болохоор одоо мөр орондын зай байгаа. Энэ болохоор өсөг орондын зай. Энэ болохоор хажуу өргөн. Энэ color хэсгээс болохоор өнгийг сонгох боломжтой. За энэ бас болохоор илүү нарийн төлөв байна. Энийг болохоор бүгдээрээ Photoshop руу боддоор очоод ямар төлөв вэ гэдгийг хамтдаа сурья. За Photoshop-оо нээсний дараа хамгийн түрүүнд би текст бичмээр байх юм бол энэ toolbar хэсгээс
T үсэгтэй энэ icon-ыг дарна. Дарсны дараа миний одоо icon ингэж өөрчлөгдөж байгаа харах баг. Тэгээд title бичих юм бол текст гарч ирнэ. Энэ чинь болохоор дуртай title текстээ бичих боломжтой байгаа. За тэгээд shortcut болохоор T үсэг дарах юм бол яг title хэсгийг автоматар сонгогддог байгаа. За toolbar хэсгээс удаан дарах юм бол horizontal type tool, vertical type tool байгаа. Энэ хоёрын ялгаа нь болохоор эхнийх нь болохоор яг бичсэнчлэл нь болохоор зүүнээс баруун тэгш хэмтэй ингэж текст бичих зөвлөлттэй. Хоёр дахь нь болохоор vertical type нь болохоор яг үгнийхаа дагуу одоо дээрээс доошоо ингэж одоо монгол бичгээр бичдэг ч юм уу тэрэн шиг бичих боломжтой байгаа. Одоо онсаар бичих зөвлөлт бас болдог. Одоо 2024 оны 6 сарын 6-нд. За гэхдээ энэ ингэж харагдаж байгаа ус. Гэхдээ энийг бас босоо болгох боломжтой байхгүй юу? Текстээ сонгоод character хэсэгний энэ чинь setting сэдв дотор болохоор энэ чинь ийм 3 цэг байгаа. Энэ цэгэн дээр ингээд дарах юм бол энэ чинь стандарт vertical roman element гэсэн хэсэг байгаа. Энийг дарах юм бол энэ хэсэг маань болохоор босоо мөртлөө бас өөр хэлбэрээр өөрчлөгдөж байгаа. Тэгээ та бүхний болохоор хамгийн ихэнд болохоор ингэж гарч ирсэн болвол буцаахыг хүсэж байгаа бол энэ стандартыг чек-ин болиулах юм бол энгийн хэлбэртэй очих байгаа. Энэ хоёр тохирохыг дараад ингэж vertical type-ыг болохоор ингэж ашигладаг байгаа. За бүгдээрээ T үсгийг shortcut-наас дараад title-гаа өөрчлөх, засах боломжтой хамтдаа сурлаа. За тэгвэл бүгдээрээ character хэсэг, paragraph хэсгийг хамтдаа суръя. За character хэсгийг заах гэж байгаа учраас энэ чинь тусдан салгачаа. За энэ хоёрыг болохоор маузаараа фонтон дээр дарах юм бол apt select бол сонгогддог гэж бөөнөрөө сурсан байгаа. Тэгээд delete-ийг дарах юм бол шууд устнаа. За character хэсэг дотор юу байрлаж байгааг сайн бүгдээрээ сурсан. За өнөөр хамгийн ихэнд нь болохоор фонт маань байгаа. Та бүхний компьютер дээр default фонтнууд мөн суулгасан фонтнууд ч юм болохоор энэ чинь маш олон ингээ фонтнууд байгаа. Тэгээ миний хувьд болохоор Mogul фонт бас бусад фонтнуудыг ингээ суйрлуулад ашиглаж байгаа. Энэ filter гэсэн хэсэг дээр харах юм бол бидний өнөөдрийн сурсан serif, slab serif, sans serif, script одоо hand printing гээд одоо маш олон төрөл байгаа гэсэн шүү. Тэрнээс 3 төрлийн төтсөн. Энэ бүхий л фонтыг болохоор одоо энэ 3, 4, 5, 6, 7, 8 хэсэгт хуваагаад билдэрлэгдсэн байна. Тийм учраас та нар яг хэрэгтэй билдрийг дарах юм бол фонтнууд маань автоматар сонгогдоо явчихна. За фонт маань болохоор маш их фонт маань болохоор 1000-аас дээшээ юм уу? Ер нь бол маш их суулгах юм бол фонтоо ингээд сонгох үед ч юм уу гацалд үүсдэг байгаа. Компьютер маань ч гэсэн ямар ч програмыг сонгоход гацалд үүсдэг байгаа. Тийм учраас та бүхэн яг хэрэглэх фонтоо компьютер дээр инсталл хийгээд суйрлуулаарай. За character хэсгийн дараачийн хэсэг нь болохоор одоо family font family хэсэг байгаа шүү дээ. Дарах юм бол за энэ фонттэй холбогдлолтой гэр бүлийнх нь байгаа гэсэн үг. Одоо teen, extra light, regular, medium, symbol, bold, extra bold гэд та бүхэн болохоор Word, PowerPoint-ийг хэрэглэхдээ одоо энэ regular эсвэл italic, bold гэх 3-ыг хэрэглэдэг байсан шүү дээ. 3хан одоо гишүүнтэй гэр бүлийг хэрэглэдэг байсан гэсэн үг. Энэ Montrestrad гэдэг фонт маань болохоор ийм маш олон өөрчилж болгохоор байна. Хамтдаа харъя л да. Энэ төлбөрийн баримт гэснийг сонгоод bold хэсгийг bold сонгоцсон байгаа шүү. Тэгэх юм бол мөнөөр black italic болгох юм бол фонт маань илүү өөрөг нь бас italic болж байгааг харж болж байна. За ингээд түүнчлэн ингээд өөрчлөө бүр илүү тийм ч одоо илүү одоо ялбан буюу илүү нарийн гаргаж байгаа шүү дээ. Ингээд гэрүүлээс нь фонтоо сонгох боломжтой. За дараа нь болохоор фонтны size байгаа. За энэ фонтны size-ыг дарах юм бол автоматар preset 6-аас 72 хүртэл ингээд сонгож болохоор байгаа. Хэрвээ энэ дээрээс 72-аас ихийг одоо фонт сонгох юм бол энэ icon дээр авчих юм бол одоо маус маань өөрчлөгдөж байгаа харж байгаа. Тэгээ баруун тийшээ ирэх юм бол фонтын хэмжээ нэмэгдэн, зүүн тийшээ ирэх юм бол фонт маань болохоор багасдаг байгаа. За яг баруун талынх нь болохоор за жишээ энэ болохоор хоёр өгүүлэр мөр орондын
одоо энэ чи юу гэх вэ? Текст бол хоорондын зай бол биш шүү дээ, тий. Эний чи юу гэлээ? Font нь мөр хоорондын зай. Одоо солонгосоор болохоор хянгаан гэдэг байгаа шүү дээ. За энэ font-о одоо ингээ хоёр ийм мөр ийм текст байлаа л да. За энэ дээрээ энэ текстийг хуулаад дахиад болохоор enter дараад хуулчих. За харах юм бол энэ хоёр мөр хоорондын зай нь болохоор ингээ маш их болчихж байгаас. За энэ болохоор 491 байгаахаар ингэж байгаа байхгүй. Энийг болохоор энэ цэгэн дээр дараа авт болгочих юм бол автоматар одоо байрлаж байгаа. За яг мөн нийтлэх нь icon энэ чинээс дээр нь icon дээр аваачих юм бол маузаараа зүүн дишээ баруун дишээ ингээ өөрчлөх боломжтой байгаа. За энэ метрик гэдэг хэсгийг бүгдээрээ өөрөө ингээд өөртөө ингээд энэ icon-ы дараад ямар ч тааж өөртөө ингээд бүр хичнээн онлайн хичээл үтснээс Photoshop дээр энийг өөртөө ингээд бүр ингээд манжоо бүр ингээд оролт заяа оролдлоо гэдэг эвдэрчихгүй тийм учраас хамаахгүй ингээд оролдчихэж хүн юм сурна шүү дээ. Энэ юу юм болоо гэд оролдоод бүгд нэр үзээрэй. За энэ хэсэг болохоор одоо өсөг хоорондын зайг одоо ингэж уртсгаж байна. Одоо иймэрхүү онсаар бичдэг шүү дээ. 2025 оны 06 сарын 06 гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ашигламаар байх юм бол заавал space хооронд нь дарж шаардлагагүйгээр текстээ сонгосны дараа энэ чинээс болохоор автоматар хоорондын зайг нь болохоор ингэ өөрчлөх боломжтой байгаа. За энэ болохоор font-ны одоо font-ыг болохоор сунгаж байгаа. Өргөн тал руу ингэ сунгадаг байгаа. Энэ болохоор уртаашаа ингэ сунгадаг хэсэг байгаа. Заримдаа болохоор ингэж бас ийм үе байдаг шүү дээ. Одоо юу хөө за Unity-ийг л биш да Unity-ийг гэж бичснийхаа дараа font-о за болдуулсны дараа нэмнээд за энийг жоохон ингээ урт болгож болно шүү дээ. Иймэрхүү бас загвар болгож болно. За энэ тэр үед болохоор ашигладаг байгаа. За мөн доошлоод болохоор энэ color хэсэг дээр болохоор font-ны маань одоо яг color хэсгийг сонгох боломжтой байгаа. Улаан. Тэгээ окей дараад font-ыг сонгож болдог байгаа. За энэ доошлоод бөөнөрөө за өдөр энэ дээрээс нэг могул font сонгоё л да. Могул за Albertus-ыг сонгох юм бол гэр бүлийн дүр боос. За болдыг сонгоцсон байлаа гэж бодъё. За тэгэх юм бол энэ ч нэ байгаа төлөвүүд нь шүү дээ. Бүгдээрээ ингээд орлоод үзээрэй. За одоо энэ ингээд болд болгоцсон байгаа шүү дээ. Энийг дахиад илүү одоо жоо өргөн болох боломжтой гэсэн үг. Дээр нарах юм бол анзаарч байна нар. Одоо жоо өргөн болох боломжтой. Энэ болохоор энэ font-ны маань family-нд нь болохоор Итали байхгүй байх юм бол энийг дараад Итали олох боломжтой. За энэ хэсэг болохоор бүх текстийг томоор болгож болж байна. Бас хамгийн ихнийхийг нь томоор, эхний үсгийн томоор тэгээ жижиг. Энэ одоо нэг квадрат энэ төр хийхэд хийдэг шүү дээ. Одоо энийг болиулчаад энийг одоо квадрат болгож болно. Тэгээ энэ болохоор доошоо куб энэ ч юм уу ингээд зураас дундын зураас гэдэг ч юм уу бөөнөр ингээд орлоод үзээрэй. За ер нь бол character хэсэг дотор маань эдгээр зүйлсүүд маань багтдаг байгаа. За та бүхэн болохоор Photoshop дээр ажиллаж байхдаа энэ төлбөрийн баримт гэсэн текст байгаа шүү дээ. Дээр нь одоо move tool-ээ сонгосон байж байгаа. View shortcut-наас view-сыг тэгээд болохоор хөдлөж болж байна. Сонгох юм бол автоматар энэ layer хэсэгт болохоор төлбөрийн баримт гэсэн одоо хэсэг ингээд гэрлэн насж байгаа бөөнөрөө ингээд харж болж байна. За энэ хэсэг дээр би одоо текстийг одоо нэмж бичмээр байна шүү дээ. Тэгэх юм бол маусаараа хоёр тогшгож болно. Мөн текст дээр T үсгийг shortcut-аас дараад дээр нь дарах юм бол бас бичиж болно. Мөн layer хэсгээс болохоор энэ текстний энэ icon боос. Энэ icon дээр хоёр дарах юм бол мөн текст бичиж болно. Иймэрхүү аргууд байгаа. Энэ аргуудаа сонгоод текстийг засах ч юм уу шинээр текст бичихтэй ашиглаарай. Устгах ч юм уу иймэрхүү байдлаар текстийг бичиж болно. Өөрчилж болно. Устгах юм бол layer хэсгээс шууд одоо delete руу чирсэн ч болно, delete-ийг дарсан ч болно, keyboard-ноос delete дарсан ч болно. Энэ нэг л аргатай биш, маш олон аргатай байгаа. За тэгвэл энэ character хэсгийн shortcut-ыг хамтдаа сурцгаая.
За, character хэсгийн shortcut-ыг хамтдаа суръя. За, font-ыг нь болохоор нэмж одоо хасдаг shortcut байгаа. Command shift keyboard-наас болохоор баруун зүүн сум байгаа шүү дээ. Тэрийг дарахад болно. Нөгөө нэг keyboard-ны одоо нөгөө нэг дээшээ доошоо зүүн тишээ баруун тишээ биш шүү. Keyboard-ны баруун зүүн тишээ нөгөө сум байгаа шүү дээ. Одоо M үсгний хажууд байгаа сумыг дарахад font маань нэмэгдэнэ гэсэн үг байгаа. За, command гэсэн байна. Одоо MacBook хэрэглэж байгаа учраас би command байгаа. За, бүгд Windows хэрэглэж байгаа бол control гэсэн үг. Command л байх юм бол control гэж ойлгоход болно. Alt-ны оронд болохоор энэ чинь option хэсэг байдаг байхгүй юу? За, төвлөг дээрээ control shift бас баруун зүүнийг биш одоо keyboard-ны M үсэг дээр дардаг хэсгийг даръя. За, төлбөрийн баримт гэсэн хэсгийг бөөнөрөө сонгосны дараа control shift keyboard-ныхоо одоо B үсэг дээр юм байна. Монголоор за англи болгочих юм бол шүү дээ. За, keyboard-оо англи болгочих юм бол сонголоо. За, control shift цэг тасад хоёр дээр дарах юм бол keyboard font нэмэгдэж байгаа бүнээр харж. За, дараагийн shortcut нь болохоор font-ны мөр хоорондын зай, өсөг хоорондын зайг болохоор alt энэ одоо болохоор жигэн keyboard-ны дээшээ доошоо баруун тишээ зүүн тишээ дарахад болно. За, бүнээр хамт. За, Photoshop руу орсны дараа за төлбөрийн баримтыг сонголоо. Alt дараад тэгээ бүнээрөө дээшээ доошоо дарах юм бол бүнээрөө одоо харж байгаа энэ өсөг хооронд мөр хоорондын зайг өөрчилж байгаа. За, энийг 2-ыг нэ болгочихъя. За, 2-ыг нэ болгосны дараа alt-ыг дараад дээшээ болох юм бол хоорондын зай нь shortcut-аар автоматар хөдөлж байгаа. За, мөн ялгуу баруун тийш болгоё. Тэгэх юм бол мөр өсөг хоорондын зай нь автоматар өөрчлөгдөж байна. За, энэ shortcut-ыг бүгдээрээ хорхотоо шүднийхаа бүр доогуур нь оруулаад хадгалаад аваарэ. За, тэгвэл параграфын талаар хамтдаа богино сурцгаая. Параграф нь болохоор маш амархан байгаа. Font-ыг одоо зүүн тал руу, баруун тал руу эсвэл центр буюу голд нь л одоо текстүүдэд байрлах command гэсэн үг байгаа. Энэ Word, PowerPoint ч юм уу маш их хэрэглэгддэг үстэй. За, shortcut нь болохоор Ctrl Shift L R C pull F байгаа. Энэ болохоор одоо left, right, center, pull гэсэн үгний болохоор хамгийн ихний үсэг байгаа. За, бөөнөрөө хамтдаа параграфыг Photoshop-оор нээгээд. За, параграф нь болохоор маш амархан байгаа. Параграф хэсгийг бөөнөрөө ийшээ дуудаж ойрхон оруулъя. За, текстийг болохоор T үсгийг болохоор дараад нэг дарах юм бол одоо миний сонгосон байгаа одоо font одоо үсгний өргөн хэмжээ family аль хэсгийг сонгосноор автоматар шууд ингээд гарч ирж байгааг бүнээр харж байна. Тэгээ энэ чинь болохоор одоо текст дээр одоо somewhere retreat гэж бичиж болно доо. Мөн ялгаагүй T үсгээд shortcut-а дарсны дараа нэг удаа дарах биш. Нэг маузаараа дараад чирэх юм бол text box ингээ үүсдэг байгаа. Бүгдээр ингээ харж байгаас. За, энэ хэмжээнд би текст дүүргэнэ гэх юм бол текст боксод дүүргэсний дараа маус авах юм бол одоо Lorem Impulse $C Amit гэдэг ийм текст цаанаас нь ингээд одоо Photoshop-ийн ийм текст дүүргэнэ. Хэрвээ миний энэ боксоо тэр чигээр нь би текстээр ингээд дүүргэмээр байна. Яг юу хийх вэ болохоор одоо тодорхойгүй байгаа. Гэхдээ дүүргэмээр байна, яаж харагдахыг мэдмээр байна гэх юм бол бөөнөр энэ чинь typo гэсэн хэсэг рүү очоод энэ чинь past Lorem Impulse-ыг дарах юм бол ингээд дүүрэх байгаа. За, дахиад дүүргэмээр бол typo хэсгийг дараад past гэх юм бол ингээд дүүрнэ гэсэн үг. За, одоо болохоор бөөнөр параграфын талаар сурч байгаа шүү дээ. Энэ ямар үедээ хөвчлэн ашиглагддаг вэ гэхээр энэ чинээсээ харах юм бол маш олон ингээд текстүүд байгаа шүү дээ. Текстүүдийг болохоор одоо зүүн тал руу, баруун тал руу, центр буюу гол руу ингээд болгоход зориулагдсан гэсэн үг. За, хүний нүд болохоор одоо ном уншихдаа бид нэр дандаа зүүн дээд булангаас нь баруун руу ингээд доошоо уншдаг да. Тийм учраас одоо ном зохиолууд ихэвчлэн болохоор зүүн
одоо энэ центр хэсгийг зүүнийг сонгоцсон байдаг гэсэн үг. Хамгийн ихний хэсэг нь болохоор ийм тэгшгэн цэгцтэй байдаг. Ингэж байрлуулах юм бол хүмүүс одоо ном зохиолын уншихад болохоор торох юмгүйгээр уншина. Бас уншихад их тухтай амархнаар уншигддаг гэсэн үг. Тийм учраас бөөнөрөө энэ чинь текстийг болохоор ингэж сонгоод параграфыг ашиглаж болно. Эсвэл центр сонгож болно. Мөн баруун тишээ сонгож болно. За мөн ялгаагүй энэ чинь байгаа айконууд бүгдийг дараад үзээрэй. Энэ чинь нэг пул байгаа шүү дээ. Одоо лифт болгоцсон байх үедээ пулийг дарах юм бол яг нэг хэмжээнд фонтын маань болохоор нэг одоо бид нэр бокс текст боксыг татсан да яг тэр хэмжээнд маань болохоор ингээд тэгшиг нь ингээд аваад ирдэг байгаа. За бүүнөр бол параграфын шорткат нь Ctrl Shift L R C pool гэх дөрвөн шорткат байгаа шүү дээ. Бүүнөр энийг ашиглаж үзье. Ctrl Shift байгаа шүү. За MacBook хэрэглэдэг хүмүүс нь болохоор командыг дарахад болно гэсэн үг. За одоо энэ ямар нэгэн параграфыг аль хэсэг сонгоцсон байгаа хэсгээс одоо бүүнөр Ctrl Shift за L-ийг даръя left. Одоо болохоор left болсон байгаа шүү дээ. Тэгвэл right болгоё. Тэгвэл R үсэг дарна. За миний shortcut энэ доор keyboard-д юу дарж байгааг нь харагдаж байгаас. За одоо C буюу центрийг сонгоё. Тэгэх юм бол гол нь. Энэ чинээс параграф нь автоматар өөрчилж байгаа бүнээр харж байгаа. За pool болгоё. Тэгэх юм бол F үсгийг дарна. За R L C F. За энэ shortcut-ыг мөн ялгаагүй та бүхэн чэйжлээд аваарай. Тэгээ аль болохоор шорткатаа чэйжлэхээ оролдороо одоо хивэлж аваад хамгийн ингээ ойрхон тавиад нааж агаад байнга харангаа хэрэгэлдэг ч юм уу. Энэ шорткатыг хэрэгэлчих юм бол та бүхний ажлын чадвар бас хурдсах байгаа. Би та бүхэнд шорткатны талаар маш их хэлж байгаа. Та бүхэн миний зааж өгсөн шорткатуудыг заавал чэйжлээд шорткатаа ашиглаад Photoshop-ийн загварыг хийгээд яваасай гэж хүсэж байна. За өнөөдрийн хичээлээр Photoshop-ийн character хэсэг, paragraph хэсгийн дотор байж байгаа фонттой холбогдлолтой төлөвүүдийг хамтдаа сурлаа. За та хүн Photoshop-ийг суралцж байгаа. Тэ мөн адил фонтыг ч гэсэн суралцдаг байгаа. Фонтыг ямар үед ямар фонтыг ямар одоо кагтуу одоо байрлалаар байршуулах уу гэж одоо фонтны дизайн нэг болохоор өөрчлөлтөд бүр нарийн суралцах хэрэгтэй байгаа. За өнөөдөр болохоор бөөнөрөө Photoshop дээр байрлагдаж байгаа одоо character paragraph хэсгийн дотор нь ямар төвд байгаа shortcut-ыг сурлаа. За дараагийн бичлэгээрээ болохоор фонтны тэгвэл хэрхэн хаанаас татах вэ? Яаж суурьдуулах вэ? За фонтыг одоо гультив байгаа шүү дээ. Одоо фонтыг яаж ашиглуулж зүгээр вэ гэсэн аргууд байгаа. Тэр аргуудыг болохоор дараагийн бичлэгээрээ та бүхэн зааж өгье. За ийм академик ийм онлайн хичээлийг сураад явахад үнэхээр хэцүү байгаа. Та бүхэн мундаг энийг таашдаас дууссан бичлэгээ үзсэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийн бичлэгээрээ уулзцаая. Bye. За манай барилгын ажил маань болохоор одоо LED одоо огцорж байгаа. Урт нь 8300 хууль, өндөр нь болохоор 3280 хүрээтэй маш том LED огцорж байгаа. Өмнө нь болохоор тэрэлжтэй л ийм том LED огцорсон. Энэ болохоор илүү урт өгөө. Тэгээд энэ болохоор LED-д болохоор 88 адаптер орж байгаа. 80 адаптер гэдэг нь болохоор энэ бичлэгнээр харагдаж байгаа. Энэ зүйлийг хийж байгаа. Мөн 5,000 дороор тань тавьсан бичлэг энэ бол бодлаагаар яг энэ гаргыг ямар дандаа зарцуулна гэсэн үг байна. Маш өндөр тог зарцуулалттай байгаас. За тэгээд ер нь бол ерөнхийд нь суур одоо ladies бусдыг нь болохоор өнөөдөр хийж дуусгасан байгаа. Тэгээд барилгын ажил маань нэлээд дууссаны дараа 6 сарын 17-нд техникийн Queen-Sock анх ирсний дараа болохоор техниктэй холбогдлоо бичлэгийг та бүхэнд оруулаад явах болно. За өнөөдрийн бичлэгээ энэ хүү дуусгая. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Баяртай. 들어있다. 이런 라이트 샀어요. ийм гэрэл авсан байгаа.
баруун эргэлэх юм бол гэрлэн тодор нь зүүн эргэх юм бол бүдгсэх байгаа. Дээр нь дарж агаад эргүүлэх юм бол өнгө нь өөрчлөгдөнө. Хараа. Гоё уус өнгө нь өөрчлөгдөнө. Бүх өнгө байгаа. RGB, smoke бүх өнгө байгаа.